Орон төргий бид та бүхэнд Пүрэв гарагийн энэ өдөр мэдээллийн хөтөлбөрөөр танилцуулж байна. Мэдээллийн товчид анхаарлаа хандуулна уу. Шатхуун импортлагч аж ахуйн нэгжүүдэд шатхууны нөөцийн сав байруулах хөнгөлөлттэй зээл олгоно. Хувийн нэмэлт тэтгэврийн сан малгай хуультай болно. Скутер, мопед, сурон амны үнэтэй 100 болжээ. Хоолоо үргэлж шинэхэн амттай бас хангалттай хэмжээтэй байлгахыг хичээдэг найзынхаа амжилтанд ангаараа баяр хүргэж гинтийн бэлэг барьжээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд нөөцөөсөө 400 сая баррел нефтийг зах зээлд нийлүүлэхээр боллоо. Америк нэгдсэн улс Ираныг ялах ёстой гэж Трамп мэдгдлээ. Эдгээр олон бусд мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүргэе. Ажилтнууд эрдэс соёлын яамнаас шатхуун нөөцийн савтай болох хуулийг улсын хурлаар батлуулсан байдаг. Хуулийн эргэжилтийг хангаж энэ баасан гарагт Монгол улсын аль бус нутагт хэдий хэмжээний шатхууны сав барих вэ гэдгээ зарлан гэдгийг сайд Дамням хэллээ. Мөн шатхууны нөөцийн савыг 1-2 жилийн хугацаанд барьж цаашид аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкны хөнгөлөлтөө зээлээ олгох эсэхээ шийдэх юм байна. Аж үйлдвэрийн эрдэс баялагын сайд Дамням засгийн газрын ээлжид хуралдааны үеэр шатхууны нөөцийн сав агуулгын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл өглөө. Тухайлбал Монгол улсад шатхууны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа хэдий ч стратегийн нөөц хадгалах сав хүчин чадал хангалтгүй хэвээр байсан юм а. Тэгвэл өнгөрсөн онд Харьяа яамнаас шатхууны нөөцийн савтай болох хуулийн төслийг батлуулсан байдаг. Хариу хуулийн төслийн хэрэгжилтийг хангаж аль бус нутагт барих вэ гэдгийг энэ баасан гарагт тодорхой олгоно гэдгийг хэллээ. Манай улсын хувьд бол оны өмнө бид одоо аж үйлдвэрийн эрдэсийн яамнаас Ус засгийн газраар оруулж улсын хурлаар батлуулсан шатхууны нөөц сав бүрдүүлэх чиглэлийн одоо хууль батлуулсан. За энэ хуулийнхаа хэрэгжилтийг одоо хангаж энэ 7 хоногт багтаж буюу энэ 5 дахь өдөр Монгол улсын аль бус нутагт хэдий хэмжээний шатхууны сав барих вэ гэдгээ зарлана. За энэний дараа бол аж ахуйн нэгжүүдээс сонирхлын одоо хэмжээг нь хүлээж аваад материалын бүрдүүлээд арилжааны банкудад хүргэн арилжааны банкуд одоо зээлийн зөв зарцуулах за мөн бас одоо ажиллаа хийж чадах баталгаагаа гаргаж чадах айлуудад сонголт хийгээд зээлээ өгөхт нь улсын төсөвдөр бидний зүгээс бас суулгуулж чадсан 20 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаасыг олгоно. 1-1.5 жилийн хугацаанд бид дотоодын хадгалах хүчин чадлаа 1 сарын хугацаагаар нэмэгдүүлнэ. За энд бас нэг зүйлийг тодорхой бас хэлье. Ард иргэдийн зарим одоо хэсэг хүмүүс бол бас жоохон буруу ойлголт өгөх гээд хичээгээд байгаа шиг байна. Монгол улсын засгийн газраас Монгол улсын одоо төсөв, Монгол улсын одоо ямарваа нэг их усүрээс гадаад улс орнд сав суулга барих ямар ч үйлдэл хийгээгүй, хийнэ гэж яриаггүй. Үүний дараа аж ахуйн нэгжүүдээс материалыг нь хүлээн авч арилжааны банкудад хүргэх юм байна. Тухайлбал арилжааны банкуд зээлээ зөв зарцуулах газрыг сонгох бөгөөд үүнд зориулсан улсын төсвөөс 20 тэрбум төгрөгийг зээлийн хүүгийн татаасыг олгох юм байна. Харин шатхууны нөөцөөс барих хугацаанд буюу 1-2 жилийн хугацаанд дэлхийн ертөнцийн эрс өөрчлөлттэй байгаа энэ үед Орос улбаны улсын манай улстай хилдэг бүс нутгуудад боломжит савыг яаралтайгаар түрээсэлж шатхууны нөөцөө бэлтэнэ гэдгийг илэрхийлж байлаа. Ойролт орондод үүссэн нөхцөл байдлын улмаас Монгол улсын иргэдийг аюулгүй татан авах ажлыг холбогдох байгууллагууд зохион байгууллаа. Тухайлбал Улаанбаатар, Дубай, Улаанбаатар чиглэлийн нислэг нэгдэлтад 7800 км агаарын зам туулж 22 цаг үргэлжилсэн нь нисэх багийн ур чадвар авахалж баг хамт олонны хамтын ойлголцол эв нэгдлийг харууллаа. Ойролт орондод үүсэж байгаа дайны нөхцөл байдалд дэлхийн улс орнууд иргэдээ татан авч эхэлсэн. Монгол улсын засгийн газар дайны бүс нутгаас иргэдээ татан авах шийдвэр гаргаж үндэсний агаарын тээвэрлэгч Мяд төрийн эмчит хувьцаат компани цагаан үрийн эхний нислэгээ үйлдэж Монгол улсын 91 иргэнийг эх оронд нь авчирлаа. Улаанбаатар, Дубай, Улаанбаатар чиглэлийн нислэг нэг талдаа 7800 км агаарын зам туулж 22 цаг үргэлжилсэн нь нисэх багийн ур чадвар авахалж баг хамт олонны хамтын ойлголцол эв нэгдлийг харууллаа. Энэ нислэг бол зөвхөн агаарын тээвэрлэлт тус Монгол улс иргэдийнхаа төлөө анхаарал тавьж ямар ч эрсдлийг давамт туулж дэлхийд хаанч хүрч чадна гэдгийг харуулж чадсан бас баралтай үйл явдал боллоо гэж бодож байна. Монгол төрийн өвөрг даалгаврыг нэр төртөг үүсгэж өндөр тавьж баг хамт олноор нэгдэж нэгтэж одоо их зохион байгуулалтад ажилласныг бид харсан сонссон. Бид бол нийтдээ 6 нисэгч 11 пөгийн ажилтан 2 инженер 1 төлөвлөлтийн инженер гэх нийт 23 нисэх бүрэлдэхүүнтэй одоо тусын өөрийн үүрэг даалгаврыг гүйцэтгэхээр нислэг үйлцэн. Тэгээд яг бид нар очихдоо 10 цаг 20 минут ниссэн. За буцаж ирэхдээ 9 цаг гарна ниссэн. Энэ бол мэдээж урт нислэг. Тийм учраас бид нар
замдаа бууж амарч байна гэсэн тийм шаардлага нөхцөл байхгүй. Онцгой нөхцөл болохоор бид нисгч нар ялангуяа бид нар өөр хоорондоо амралтын цагаа тохироод тэгээд жолооны хаард одоо нислэгээ гүйцэтгээд нийтдээ бид нар 22 цагийн нислэг хийсэн байна. Газартаагаа тооцоол нийтдээ 23 цаг орчим болж байгаа. Энэ онд Мят компани 70 жилийн ой тохиож байна. Монгол улс энэ онд 1 сая жуулчин хүлээн авна гэж төлөвлөсөн. Мят компани 70 жилийн ойд онцгой амжилт гаргаж, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний чанараа сайжруулж ажиллана гэж итгэж байгаа гэлээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотоос Хятад, Мьянмар, Бангладеш, Энэтхэг, Оман зэрэг улсаар дайран өнгөрсөн байна. Тухай Бердэн онцгой байдлын гормоор нислэгийн холбогдох зөвшөөрлүүдийг авч ажилласан бөгөөд уг ажиллагааг Монгол улсын гадаад харилцааны яам, зам тээврийн яам, иргэний нисгийн байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажиллажээ. Ардчилсан намын гишүүн Батуул улсын хурлын гишүүн Алтан хуягтай холбоотой шүүхийн шийдвэрийг шүүхийн нэр хүндэд халдсан, мөн ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор гарсан улс төрийн шинжтэй хууль зөрчил гэж үзэж байна. Улсын хурлын гишүүн Алтан хуяг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигтэй холбоотойгоор дунд шатны шүүхээс шийдвэр гарсан нь хууль зөрчсөн гэж ардчилсан намын гишүүн Батуул мэдээллээ. Тодорхойлбол хөгжлийн банкны эргээр Алтан хуяг толбогдох эргийг 3 удаа шүүхээс цагаатгаж байсан бөгөөд уг шийдвэрийг 2 хоногийн өмнө хүчингү болгоод байсан. Тэгвэл үүнийг ардчилсан намын гишүүн Батуулийн зүгээс ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвших гэж байгаатай холбогдуулан Алтан хуягийг ийхүү шүүх нь улс төрийн хэмжээнд хууль бусаар ажилласан хэмээх байр суурийг илэрхийлээд байна. Улсын хурлын гишүүн Алтан хуягийн нэр дэвшигтэй холбогдсон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигтэй холбогдсон ийм шийдвэрийг шүүх гаргасан. За энэ бол одоо манай шүүх засаглалын нэр хүндэд бол маш ноцтой халдсан ийм үйл ажиллагаа энэ дундчдны шүүхээс гарсан. Ардчилсан намын нэр дэвшигч рүү халдж байгаа хоёр дахь том халдлагын хууль зөрчиж халдж байгаа. Та бүхэн санаж байгаа 20 оны сонгуулиар яг сонгуулиуд явж байгаа. Нэр дэвшигч Гамбалд Баярцогт хоёрыг барьж аваач хорцсон. Энэ чинь бүр сонгуулийн хууль, намын хууль бүр бүгдээ шууд зөрчөөд. Тэгээ шууд бариад аваач хорцсон. Шүүхийн шийдвэрээр. Шүүхийн шийдвэрээр шүү. Дараа нь энэ хууль бус үйл ажиллагаа бол тэр шүүхийн төвшөнд хийгдсэн том хуультай байсан илэрсэн. Гэтэ тухайн үед ардчилсан нам бас энэ асуудлыг ер нь зууж хойноос нэг тууштай яваагүй харгаа гарч өнөөдөр ахаад Алтан хуяг дээр ийм кейс ахаад гарч. Мөн төгс өхвөл 2020 оны сонгуулиар нэр дэвшигч Гамбалд болон Баярцогт нарыг шүүхэн шийдвэрээр хорж байсан. Дараа нь энэ нь шүүхийн төвшөнд хийгдсэн хуультай байсан нь илэрч байсан бөгөөд энэ түүх дахин давтагдах гэж байна гэдгийг хэлж байсан юм а. Ардчилсан нам нэр дэвшигчтэй дэвшүүлж чадахгүй байдалд хүрэх гэж байна. Учир нь шүүхэн шийдвэрээр дуртайгаа барьж аваад хордог болж байна. Тухайлбал Монгол Ардын нам олон их найдын авилгын хэрэгэд дарахын тулд дарангуйл тогтооход бэлэн байгаа гэдгийг ч хэлж байлаа. Мөн Монгол Ардын нам одоо парламентын засаглалыг хааж парламентын гишүүн авилгын хэргийг ил тод гаргасан тохиолдолд ёс зүйн асуудлаар эвгүүлэн татдаг болох гэж байна. Иймд улсын хурлын гишүүний бүрэн эрх гэдэг бол сонгогчдын бүрэн эрх хэмээх байр суурийг илэрхийлээд байна. Нэг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй парламентд. За энийг бол өстой бүр яагаад зүгээр өнгөрөөж болохгүй. Тэгэх юм бол энэ бол ерөөсөө ардчилсан нам бол нэр дэвшигчтэй дэвшүүлж чадахгүй ийм байдалд орно. Энэ бол бүр ноцтой байдал. Тэгээ дуртайгийн сонгож авч шүүхийн шийдвэрээр одоо хордог болно. Гүнч одоо юу гэсэн үг юм. Тэр 20 оны одоо тэр хэрэг явдлыг бид нар бас дутуу орхисон байна. Манай нам энэ дээр их дутуу орхисон байна гэж ингэж бодож тэгээд сая цогтөрөл даргын хэлбэгчлэн ерөөсөө энэ асуудлыг бол хатуу шалгах хэрэгтэй. Хоёрдугаар цогтөрөл даргын саяны хэлсэн авилгачуулсан 10 жил би энэ арга хэмжээ бол цагаа олсон арга хэмжээ гэж бодож байгаа. Маш цагаа олсон арга хэмжээ. Одоо ардын нам ер нь энэ авилгалынхаа их том хэргийг одоо хаахын тулд бүр одоо хараа хайрцагт хийхин тулд одоо л дарангуйл тогтооход бэлэн байгаа шүү. Та бүхэн мэдэж байгаа. Энэ их найдаар яригдж байгаа шүү дээ авилгал бол. Энэ бол парламент дахь
ардын намын бүлгүүдийн хоорондох тэмцлэр гарч ирсэн мэдээлэл. Ингээд алтан үеийг ардчилсан намаас нэр дэвших болсондоо холбогдуулан их хөшөөхөн шийдвэр гарсныг ардчилсан намын бүлэг цаашид хүчтэй эсэргүүцэж тэмцлийн хурц хэлбэрч хэлж ийн гэдгээч илэрхийлээд байсан юм а. Ардчилсан намын дарга цогт гэрэл Монгол улс авилгын индексээр сүүлийн 10 жил 50 байр ухарсан эмд Монгол ардын намын 100 хэргийн жагсаалтыг нэрлэх аян зарлаж түүн дээр анализ хийж авилгыг таслан зогсооно хэмээн мэдэгдлээ. Улсын хурал дахь ардчилсан намын бүлгээс эрх баригч Монгол ардын намын авилга албан тушаалын томоохон эргүүдийг ил тод хэлэлцэх санал гаргаж, иргэдээс цахим хуудасаараа дамжуулан нээлттэй авах 1 сарын хугацаат ажил явагдаж эхэлснийг зарлаж байна. Тухайлбал улс төрийн хүрээнд олон жил яригдж байгаа авилгын томоохон хэрэгүүдийг шийдвэрлэхгүй удааж, сүүлийн 10 жилд Монгол улс авилгын индексээр 50 байр ухарсан. Иймд ардчилсан намаас эрх баригч намд 100 хэргийг ил тод хэлэлцэж, шалгуулах саналыг гаргаад байна. Авилгын 100 өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол ардын намын одоо хийсэн авилгын 10 хэргийг 100 одоо жагсаалтыг одоо бид нар нэрлэе гэсэн ийм аяныг зарлж байгаа. Энийг бол 100 манлай буюу 10 жилийн хугацаанд манай Монголын ард түмэнд тарьсан 100 лай гэж ойлгож болно. Монгол ардын нам нэг улс төрийн хүчин 16 оноос аваад 26 он гэвэл одоо 10 дахь жилдээ нэг улс төрийн хүчин дангаар засаглаж байна, үнэмлэхүү засаглаж байна. 10 жилийн хугацаанд юу болж өнгөрвөө? Эдийн засгийг өсгөж өгнө гэдэг, иргэд нь ядуураад идэг, эдийн засаг нь томорч өгнө гэдэг, иргэд нь орлого очтгоо, авилгалтаа тэмцэж гэнэ гэдэг, авилгал нь улам томроод идэг. Үе үеийн дарга нар нь гарч ирээд өмнөх дарга авилгач байсан. Би одоо чухам авилгалаасаа ингээд инхийн цагаан тагтаа бурхан хавцаа хөнгөж хэлдэг. Дараагийн дарга нь гарч ирээд хэрхэн авилгач байсныг шүүмжилдэг. Би авилгач биш гэдэг ард түмний энд нь итгэдэг. Одоо 10 дахь жилдээ явж байна. Энэ үлгэрийн талаагаа одоо зогсоох хэрэгтэй. Энэ бол хувь хүмүүсийн асуудал биш болжээ. Энэ бол авилгалцсан систем, бүр авилгалжуулсан 10 жил. Авилгалжуулна гэдэг санаатаагаар зохион байгуулалттайгаар энэ системийг угсарч байна. Дүр эсгсэн авилгалтаа энэ ард түмний тархийг угаахаа болоо гэдгийг бид бүгд бас эргэн сануулах. Хөтөлбөрт ажлыг 100 хоногийн 1 сарын хөтөлбөрт ажлыг эхлэн манай Батөрөв нарийн бичгийн дарга танилцуулахын. Мөн эрх баригч нам авилгатай тэмцэж байна хэмээн мэдээлдэг хэдий ч бодит үр дүн иргэдэд төдийлөн мэдрэгдэхгүй байгаа талаар шүүмжиллээ. Түүний хэлж байгаагаар улс төрийн намууд хариуцлагаас зугдах бус хариу олон нийтэд нээлттэй мэдээлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн эдийн засгийн өсөлтийн тухай тоон үзүүлэлтүүдийг Монгол улсын ерөнхий сайд Зандан шатар танилцуулж байгаа хэдий ч иргэдийн амьдралд дорвитой мэдрэгдэх зүйл байхгүй байгаа нь авилгын системтэй холбоотой гэж үзэж байна. Ардчилсан намын зүгээс ийхүү улс төрийн хүрээнд яригдж байгаа томоохон авилгын хэрэгүүдийг ил тод болгох, хууль хяналтын байгууллагын шалгалтыг олон нийтэд нээлттэй явуулах шаардлагатай гэж үзэж, ийхүү Монгол ардын намын 100 албан тушаалтны хэргийн жагсаалтыг гаргах аян зарлаж байгаагаа мэдээлсэн юм а. За 16 наснд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээгээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил төлөвшөлт үзүүлэх сөрөг нөлөөллөө сэргийлэх, за гэмт хэрэгээ зөрчил халдлагад өртгөөс хамгаалах зорилгоор тэдний насны хязгаартай нийгмийн сүлжээнд бүртгэхийг хязгаарлах зорилготой за хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай боловсролын сайд Наранбаяр танилцууллаа. Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа. За журамд төрийн албан хаагчийн квотыг 35%, үүнээс төрийн үйлчлэгээний албан хаагчдын квотыг дангаар нь 20% байхаар тогтооллоо. Нийслэлээс энэ онд 52 км автозамыг шинээр барьж 5 байршилд автозамыг засаж сайжруулна. Тухайлбал их тайвны өргөн чөлөөний автозамыг хэсэгчлэн засах юм. Ингэхдээ Сапрагоос 5 шарын уулзар хүртэл 3.5 км, Баянзүрх дүүргийн Монелийн чиглэлд 6 км, Чингэлтэй дүүргийн Дамтаршаагийн уулзраас Бэлхийн эцэс хүртэл 424 км автозамыг засаж сайжруулна. За мөн Сүхбаатар дүүргийн Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх 4.3 км, за Сүхбаатар дүүргийн 19-р хороонд 1.8 км автозамыг засаж сайжруулахаар болжээ. Хувийн нэмэлт тэтгэвэр зарим иргэдийн хувьд шинэ ойлголт биш. 2007 оноос хойш хувийн хөвшил компани тухай хуулиар хувийн нэмэлт тэтгэврийн үйлчилгээг үзүүлсээр байна. Өөрөөр хэлбэл бие даасан хуульгүй явж ирсэн байна. Хувийн нэмэлт тэтгэврийн сан өнгөрсөн хугацаанд бие даасан хуульгүй компани тухай хууль, төрийн бас байгууллага зэрэг бусад хууль тогтоомжоор хэрэгжиж иржээ. Нет капитал, тэтгэврийн ууган сан ард хас банк зэрэг хувийн хөвшил, хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээг үзүүлж 135 мянган иргэн цалин орлогын тодорхой хувийг хуримтлуулж өргөөжийг нь хүртэж байна. Ажилтан ажил алгачаас төлдөг нийгмийн даатгалын шимтгэл бол албан журмын даатгал, харин хувийн нэмэлт тэтгэврийн сан бол сайн дурын даатгал юм а. Хэмжээний шимтгэлийн хувьд болохоор зэрэг бид нар ямар нэгэн байдлаар хэмжээ тавьдаг гэсэн. Тэгэхээр
хувийн тэтгэврийн сан гэсэн бас ажил болгоч болон ажилтан сан гэсэн орлсын хэлбэрээр ажилладаг. Эсвэл хувийн хүмүүс ч гэсэн өөрсдөө хуваараа бас шууд тэтгэврийн сантанд ирэх байдлаар ингэж ажилладаг. Тэгээд энэ хуулийн гол давуу тал бол хувийн нэмэлтдгүүрт одоо залуу үедээ хамрагдсанаар цаашаад ахмад настай болсон үед бол олон их усрээс болж тэтгэвэр авах, тэтгэврийн хувь хэмжээ нэмэгдэх те олон арай хүрэлцээтэй тэтгэвэр авах юм боломжийг бол бүрдүүлэх хэрэгмаа. Хэн тохирох вэ гэвэл ажилтан ажил болгоч хоёр хамтарч тохиролцсон. Ажилтан хамгийн эцсийн шийдвэрийг гаргана. Тэгээд ямар бүтээгдэхүүн худалдаж авах ажилтан өөрөө сонгоно. Ажил болгоч бол харин би таны шинтгэлийн за чи 50,000 төлж би 50,000 төлөе шасгэлж болно. Өөрөөр хэлбэл төрийн оролцоо байхгүй хувийн хвшил иргэдийн итгэлцэлээр явагдаж байгаа тогтолцоо юм а. Өнгөрсөн хугацаанд бие даасан хуульгүй явж ирсэн хувийн нэмэлт тэтгэврийн сангийн анхдагч хуулийн төслийг боловсруулж хаврын чуулганд өргөн барихаар бэлтгэж байна. Хуульд хуримтлалын хувь хэмжээ ажилтан ажил олгогч сангийн эрх үүргийг тодорхой тусгасан бөгөөд эрсдэл хяналтыг иргэд болон санхүүгийн зохицуулахаараа хянах юм байна. Итгэл ба иргэдийн итгэл ба. За яаж аль хэдийн энэ одоо зохицуултгүй энэ орчин дээр бол аль хэдийн одоо манайх чинь 130 мянган харилцагчтай гэдэг бол энэ дэр хангалттай зах зээл хүмүүсийн эрэлт бол үүссэн байна гэдэг бол тоолол баталж байна. Тэгэхээр энэ зохицуулттай байгаа зохицуул салбар дээр эрэлт үүссэн байгаа юм зохицуулттай болох юм өдөр шаардлага. Мөн хувийн тэтгэврийн сангийн үйлчлэгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж компани хөрөнгийн зах зээл рүү орох хязгаарыг хуульд нарийн тусгажээ. Нэмэлт бүтээгдэхүүнүүд бий болох бас боломжууд бий болно. Тухайлбал урт хугацаатай бондууд, төслийн бондууд, дэлбэлсийн төслийн бондууд гэх юм уу. Хугацаатай одоо томоохон төслийг хөгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд бас үзүүл татах юм болцоо бий болно. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэврээс гадна хуримтлуулсан тэтгэврийн орлогоо ирээдүйд авна. Австрали, Чили, Швейцар зэрэг улсууд хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд скутер, мопед, цахилгаан дугуй, сурaan унж явсан 5 иргэн зам тээврийн осолд орж амнасаа алджээ. Энэ жил ирэх 4-р сарын 10-наас замын хөдөлгөөнд оролцуулна гэж байгаач хамгаалтын малгай хэрэгсэлгүй замын хөдөлгөөнд оролцож байна. Нийслэл яг ундаг дугуй, мопед, скутер явах зориулалтын тусгаарлан зам байхгүй. За гэсэн хэдий ч одоо эдгээр төрлийн тээврийн хэрэгслийг төвжирлийг бууруулахаар бол импорт жилээс жил нэмэгдэж байгаа. За яг одоо энэ авто замын баруун хөвөөгөөр дээрх тээврийн хэрэгслүүд явна гэж одоо заасан боловч за яг эдгээр тээврийн хэрэгслийг унж байгаа иргэд бол төвжирлөнд автомашиныг шүлжиж явах. За тэгээд жолоочийн хажуугаар одоо гинт орж ирэх зэргээр бол замын хөдөлгөөнд бол сайдчилж үүнээс цаашлаад авто тээврийн зам тээврийн ноцтой асуудал гарч байгаа. Өнгөрсөн жилийн тухайд тээврийн цагдаагийн газар дээр бүртгэгдсэн. За мопед, скутер, за ундаг дугуйтай холбоотой 600 осол бүртгэгдсэн гэж байна. Тэгэхээр эдгээр ослуудын хідээс яг хідэн гэмтэл аваад цаашлаад гэмтлийн хэмжээгээр очиж байгаа байх гэдэг тоо бас өөр өндөр гарч байгаа. Тэгэхээр яг энэ жилийн тухайд бол 4-р сарын 10-наас эхлээд дээрх тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оруулна гэж заасан боловч за яг томоохон одоо хотхон болон за төв замаар бол одоогийн байдлаар сурраан болон одоо цахилгаан дугуйтай иргэд бол хөдөлгөөнд ороод эхэлсэн байна. За нийслэлийн засгийн даргын тахимж гараад 2 дахь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 4-р сарын 10-нд хориглосон байгаа. Тэгээ тахимжийн хэрэгжилтийг хангах цагдаагийн аль багш гудамжинд хяналт шалгалт хийгээд эдгээр тээврийн хэрэгслүүдийг ачиж журамлах, төр саатуулах, за мөн одоо нас дөрөв хүүхэд тээвэрлж байгаа тухайн тээврийн хэрэгсэл унаж байгаа тохиолдолд эцэгт найруулах тооцох гэх мэтэр хуулийн хэрэгжилтийг хангаад хяналт шалгалт хийгээд ажиллаж байна. Замын цагдаа нар скутер, мопед, цахилгаан дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд сануулгах зөрчлийн тухай хуулиар торгож байгаач зам тээврийн осол гарах эрсдэл өндөр хэвээр байна. Зөвхөн тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн жил скутер, мопед, цахилгаан дугуйс сурраантай холбоотой 400 гаруй гэмт хэрэг зөрчил бүртгэгджээ. Одоо ингээл замаараа явж байгаад хажуу талаар ямар ч дуу чимээг орж ирсэн. Тэг ингээд игнээ байр солих мэлэх. Тэг одоо нэгдүгээр игнээ байр солих гээд явж байгаа одоо баруун ч юм уу зүүн ч юм дээр ирэх гэж байгаа тэгвэл хажуу талаа шууд хараад амар эрсдэлтэй. Тэг мөрөөрөө явж байгаа бид нар ч үнэн лай болдог. Ер нь бол жоохон төвхтэй үзүүлдэг. За тэгэл баруун талд машингүй явж байгаа гэж дарахад жишээний хажуу талаар ч юм уу ямар ч дуу чимээ гаргадаг болохоор тэр нь аягүй үздэг. Явган нэг замаар явахад маш их хүндрэлтэй шүү. За насанд хүрсэн хүн жолоод чухмал захирам зөрчсөн дээр нь хайрцаг тооцоо явж байгаа. Насанд хүрээгүй бол насанд хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодулсан гэдэг зүйл залтаар төрчлийн тухай хуулинд зааснаар эцэг их хамгаалагчид хариуцлага тооцох хуулийн зохицуулт байдаг.
Харин гэмтэж бэрцсэн иргэдийн тоо үүнээс өндөр 2025 онд скутер мопед цахилгаан дугуй сурронтой замын хөдөлгөөнд оролцож аваад 5 иргэн амнасаа алджээ. Үүний 2 нь ослын үед газар дээр нас барсан бол 3 иргэн гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилүүлж байхдаа амнасаа алдсан байна. Иргэд хамгаалтын малгай хэрэгсэлгүй замын хөдөлгөөнд оролцохоос гадна хурд хэтрүүлэх, түгжрэл дунд сүлжих явган хүний зам руу огцом эргэх, 2-оос 3-уулаас худалдах зэрэг өөрийн болон бусдын амь нас эд хөрөнгийг хохироох тохиолдол буурахгүй өөрсдөө ч хаширахгүй байна. Хэдийгээр зам дээр түгжрэхгүй хурдан явж байгаа ч нөгөө талдаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зугаагаа гаргаж эцэг эхчүүдийн хараа хяналтч сул байна. Түүнчлэн зориулалтын зам талбай, зогсоол, хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа нь ийхүү иргэдэд мянга сануулж анхааруулж сэрэмжлүүлээд ч тоохгүй байна. Толгойгоо хамгаалсан улгааны бэхлэгээ, шууны бэхлэгээ тийм ээ. Тохой үр төвчөөгөө бэхлэгнүүдэд зүйлснээр хөнгөн зэргийн эмтэл авах магадaltaй болно л гэсэн хүн зэргийн эмтлээс сэргийлэх боломжтой. Өнгөрсөн оны 9 сарын байдлаар гэхэд 2533 осол гэмтэл бүртгэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Үүний 70 гаруй хувийг эрэгтэйчүүд тэр дундаа 15-аас 19 насны хөвгүүд эзэлж байна. Скутер цахилгаан дугуй унаж аваад машинтай мөргөлдөх, онхолдох, явган зорчигчтой мөргөлдсөн тохиолдолд толгой хүзүү, бугуй, сарвуу, өвдөх, шуу, тархины хүнд хөнгөн гэмтэл авах нь илбгэ. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй болох хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдол ч олон байна. Зэргийн гэмтэл гэх юм бол тархины хүнд гэмтэл үүсэх, цаашдаа хөдөлмөрийн чадвараа алдагдах. За хүн зэргийн гэмтэлтэй амин нас хэрэгсдэх аюултай. Ийм хүн гэмтлүүд маш их ирж байна. Тэгвэл 2022 оноос хойш цахилгаан дугуй скутер мопедын импорт тасралтгүй өсөж үүнийг дагаад осол гэмтлийн тооч нэмэгдэжээ. 2022 онд 1065 ширхэг, 2023 онд 4625, 2024 онд 7795, 2025 онд 12000 гаруй ширхэг цахилгаан дугуй суррон Монгол улсын хилээр импортоор орж иржээ. Гудамжны хоолны жижиг машинаас эхэлсэн залуу гэр бүлийн бизнес богино хугацаанд олон хүний анхаарлыг татаж байна. Хамгийн гол нь тэд хүүхэд залуус чанартай шинэхэн хоолыг боломжийн үнээр хүргэхийг зорж байгаа нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж байна. Залуу хосууд хамтран энэхүү стрит фудын бизнесийг эхлүүлээд сар орчим болж байгаа ч үйлчлүүлэгчдийн урсгал тасрахгүй байгааг худалдан авахчид хэлж байна. Тэд өдөр бүр өглөөний 9 цагаас эхлэн хоолны бэлтгэлээ хийж оройн 10 цаг хүртэл ажилладаг ажээ. Хоол бүрийг захиалга бүрийн дагуу шинээр хийдэг бөгөөд хамгийн ихдээ 3 цагийн хугацаанд хадгалдаг байна. Үүнээс илүү хугацаанд үлдсэн хоолыг дахин худалдаалахгүй байх зарчим баримталдаг ажээ. Ингэснээр үйлчлүүлэгчдтэй үргэлж халуун шинэхэн хоол хүргэхийг зорддог байна. Тус газрын нэг онцлог нь хүүхэд залуус илүү чиглэсэн меню болон үн юм а. Тэд аль болох боломжийн үнээр порцайтай хоол бэлтгэхийг хичээдэг бөгөөд энэ нь сурагчид оюутнууд ихээр үйлчлүүлэх шалтгаан болжээ. Бизнес эрхлэгчдийн хэлж байгаагаар хүүхдүүд баяртайгаар хооллож байгааг харах нь тэдэнд хамгийн том урам болдог гэжээ. Манайх нөгөө сургууль цэцэрлэгтэй айгүй ойрхон. Одоо зам гараа шүү цэцэрлэг тэгээ замын цаана сургууль их байдаг байхгүй юу. Өглөө 9-өөс манайх нээгээд орой 10 цаг хүртэл ажилладаг. Тасралтгүй. Тийм ер нь бол тасралтгүй л хүнтэй. Уувч цувал. Энийг яг би нөгөө өөр юм захиалж авдаг байхгүй юу. Бас давхар нөгөө нэг юм захиалгын юм зардаг гэхүү. Тэгээд өөрөө ингээд сонирхсан юмнуудаа ингээд за ингэж тавиул зүгээр юм байна гэж харж байгаа л захиалаад авчдаг. Тэгээл өөртөө тогтоол. Гарна хоол. Тэрийг нөгөө соус амт чанараар нь өөрчлөөд нэг 10-аас 12 төрөл гарна. Энд борлуулж байгаа хоол хүнс маань бүгдээрээ нөгөө хонох олон цаг болох тийм ямарч боломжгүй хүнс одоо хүмүүс борлуулдаг гэх юм уу. Яагаад тэгэхээр ойрхон нөгөө цэцэрлэг сургууль их байгаа. Ер нь бол манай үйлчлүүлэгч нар нь ойролцоогоор нэг 10-аас 16 насны хүүхдүүд аягүй их хөвчлэн орж ирдэг. Тийм болохоор манай хоол хүнс ер нь хамгийн ихдээ 3 цагаас илүү байх ямарч боломжгүй. Тэгээ ер нь цаг тутамд тэр нь дуусчдаг дөө. Ер нь одоо арай харьцангуй гайгүй болцсон юм шиг санагдаад байгаа юм. Дүүргээс, улсаас, нийслэлээс ч юм уу те. Ер нь жижиг бизнес эрхлэгчдэд дэмжиж одоо өөрсдөө байршлаа болоод зөвшөөрлөө хүсээд тэгээ зөвшөөрөл гаргах гэсэн арай хурдан болчихсон байгаа. Тэгээ ер нь бол дүүргээс бас шийдэж өгдөг. Харьцангуй өмнөхөө бодвол гайгүй болцсон. Тасралтгүй л юм аа юм дээ. Нөгөө хүүхдүүд тасралтгүй орж ирдэг болохоор. Тэгэл орж ирэх болгонд нь юмаа бэлэн байх гал халуунаар нь. Тэгээ манайх бас нэг арай онцлог давуу талтай бусад газрыг бодвол нөгөө маш хямд хоолыг нөгөө их хэмжээгээр хүүхдийг эрүүлэлээр хооллоё гэсэн нэг тийм зорилготой гэх юм уу тэгж ажиллаж байгаа юм. Тийм бусад газруудтай харьцуулбал маш хямд байгаа. Тэгээ нөгөө цалингийн зардал гэж гарахгүй байгаа болохоор бас өртөг арай бага гэсэн үг. Тийм. Хүүхдүүдтэй айгүй ойрхон штэ би ч өөрөө нөгөө 2 хүүхэдтэй. Тэгээ яг бас бага насны хүүхдүүд ахгүй юу. Тэгэл орж ирээд нөгөө хүүхдүүдийг л ариун хооллох юмсан гээл нөгөө аав ээж нар нь ажилдаа гээл гараа явчихж байгаа штэ. Тэгэл гэртээ ороод хоол идэх хийдэггүй хүүхдүүд байгаа. Тэгэл хямдхан байдлаар
гидсийн садгаал гарыг гэж боддتي. Тий. Манайх машина юунд Монголд хэлгсэн. Нэг таньдаг ахаараа. Тий. Тэр ахтаа бас маш их баярлаа. Хурдан хугацаанд маш чанартай. Энэ ер нь бол хүүтэнд нөгөө хүүхдүүдийг дааруулахгүй том хүмүүсийг орж ирэхээр дулаацдаг газар байгаасаа гэсэн үндсэн дээр ийм ер нь байшин шиг маш дулаахан газар хийлгсэн. Тэгээ Нема гэдэг хүн байгаа. Тий. Тэгээ ер нь бол залуучуудад гэж хэлэхэд стрит фуд одоо хөгжиж эхэлж байгаа Монгол улсад тийм өнгөрсөн жилээс ер нь бол их дэлгэрэнгүй болоод эхэллээ шүү дээ. Тэгээд хятадаас ер нь бол машин их айгүй үнэтэй, өртөг өндөртэй. Тэгээд каргондоо бас ер нь бол 5-10 сая төгрөг төлөөд байгаа залуучууд. Тэгэхгүйгээр Монголдо бас энийг хийх боломж байгаа шүү. Тэгээ ер нь тийм хүмүүстэй холбогдвол бас гадуур маш их болсон байлээ гэж хэлхийг хүсэж байна. Тэгээ өдөр бүр шинэ анд шинэ санааг туршиж менюг байнга шинжилж байгаа нь үйлчлүүлэгчдийг дахин ирэхэд нөлөөлдөг байна. Зарим өдрүүдэд хүмүүс дараалал үүсгэн хоол худалдан авах тохиолдолч гардаг ажээ. Энгийн нэгэн гудамжны хоолны машинаас эхлэн энэхүү гэр бүлийн бизнес богино хугацаанд олон хүний танилцуулж гудамжны хоолны соёлд шинэ өнгө төрөх нэмсээр байна. Мөн залуус өөрсдийн хөдөлмөрөөр амжилттай бизнес эхлүүлж болох боломж Монголд бий гэдгийг харуулж буй нэгэн жишээ болж байгаа юм а. Сонгон Архан дүүргийн 67 дугаар сургуулийн 7 ангийн сурагч Нямсүрэн таеквондогоор 3 жилийн турш хичээлсний үр дүнд тэмцээнээс мөнгөн медаль хүртэж Монгол улсын аврах шалгаруулга 27 дугаар тэмцээнд оролцох эрхтэй болжээ. Түүний амжилтанд ангийнх нь баяр хүргэхээр гэр гэрээсээ хамтдаа авчирч гинтийн бэлэг барьсан байна. Ерөнхий олон улсролын 67 дугаар сургуулийн 7 А ангийн сурагч Нямсүрэн 3 жилийн өмнөөс таеквондогоор тууштай хичээлж эхэлжээ. За түүний хөдөлмөрөө дэсвэр дэвчээрийн үр дүнд саяхан болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртэж Монгол улсын аврах шалгаруулга 27 дугаар удаагийн тэмцээнд оролцох эрхтэй болоод байна. Түүний гаргасан амжилтанд ангийнх нь баярлаж дэмжлэг үзүүлэхээр гэр гэрээсээ амттан авчирч анги дээрээ гинтийн бэлэг барьсан байна. За сурагчид найздаа баяр хүргэн эрх тэмцээнд нь амжилт хүссэн урмын үгсийг харамгүй хайрлжээ. Тэр өдөр би багшаас яаж хийж чөлөө авчи дөө гэртээ байжээ гэж бодож ирсэн, амар ядарсан. Тэгсэн чи хичээлд явчихаа. Босоо явчих гэд харин за хичээлд яваа даа гэж хичээлдээ ирсэн. Тэг манай нэт тэгч жаргал гээд намайг 0 дагуулж мод харна. Энэ яах гэж байгаа юм бол доо гэд. Тэгээ нэг цагаа пяле гээд тэгдгүү хүн чинь тэгхээр чинь гайхаад тэгээ ямар лээсээ ирсэн. Тэгээ чи наана зогсож байгаараа анда би гэс орчоод гараад ирээгээд тэгээ намайг ороосоо авах. Тэгээ би эднэр чи юу бодоод байгаа бол дөө гэ нэх их шиг бодоогүй. Тэгэл ер нь манай ингэ сараал идэх бичлэг хийгээд би гоё юм болох юм байна да гэж одоо дотроо амар баярлцаа. Одоо гэрт л байгаа таална нэрээ. Манай дүүний ганц хоёрыг авч яваа. Өөрөө ганц хоёрыг л ийцсэн. Яаж гэлэг авч явсан? Зүхэндээ гээд арайч нэг юм магтчихилээ. Ер нь чи чадна гоё. Ер нь ерөөхдөө юу тэгдээ. Заавал аалтаа аваарай гээд. Архаасаа өмнө тэр өгнүүдийг бодож байгаа л өрсөлдөж хөөхтэй харж байгаа л одоо ангийнхаа хөөхтүүдийг хэлсэн үгийг биелүүлэх гэж гарна. Биелүүлэх гэж л ер нь үзэндээ л гэж бод. Ангийнхандаа баярлаа. Тэгээ бүгдэнд нь хайртай шүү л гэж хэлээд байгаа. Тэгээд нодон нөгөө нэг багштай сюрприз бариад бэлэг өгөөд надад нөгөө зөндөө олон загтал бичсэн байсан. Тэгээд тэр загтлуудыг нь уншаад бас уйлж тэр мөчөөс амар гоё байсан. Тэгээд тэр загтлынхны өгнүүд бас аюу гоё. Тэгээд тухайн үедээ уншиж байхад л ямар гоё юм бэ гэж бодогдоод тэгээд бүр амар сэтгэл маш өндөр байсан. Ямар хөрс сэтгэл гаргаад одоо юм их бичлэг зөв эерэг зүйл хийж байгаад нь тэгээд бас баяртай байдаг. За сурагч Нямсүрэн ангийнхныхаа халуун дэмжлэг урам зоригт талархаж найзуудынхаа итгэл дэмжлэгийг алдахгүй байхыг хичээж за удахгүй болох улсын аврах шалгаруулга тэмцээнд илүүн сайн бэлтгэл хийж оролцоно гэлээ. За ийхүү багасаа спортоор тууштай хичээлсэн сурагч Нямсүрэн улсын аваргын дивжээнд өрсөлдөх боломжтой болж за дараагийн зорилгоо биелүүлэхээр бэлтгэл сургуультай хөгжүүлж байна. За засгийн газрын сарын 11-ний өдрийн хуралдаанаар импортын барааны гайлын албан татврын хувь хэмжээ батлах тухай улсын хурлын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Захин хөгжил инновац харилцаа холбооны яамнаас орон нутгийн захин шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд захин аймаг бодлогын зөвлөмжийг Дархан уул Өөр хангай аймагт туршилтаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд мэдээллийн системийн бүрлийг нэвтрүүлэн аж ахуй нэгж иргэд төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулж төрийн үйлчлэгийг захин хэлбэрээр хялбар авах, за иргэд шийдвэр гаргалтанд захин хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна. Манай улсад энэ онд спортын олон улс төв дэлхийн чанартай 8 тэмцээн зохион байгуулалт гаргалжээ. Тодорхойлбол жуда бүхийн Улаанбаатарын их туулах, боксийн насан туршидтын Азийн авраг шалруулах тэмцээн, тэквондогийн насан туршидтын Азийн авраг шалруулах тэмцээн, члөөт бүхийн Улаанбаатар Опхийн шатрын насан туршидтын Азийн авраг шалруулах тэмцээн, Сагсан бөмбөгийн 3-ыг харьцах 3-ын Гран При зэрэг тэмцээн болох юм байна. Өсвөр насны хүүхдүүдийн дунд үеийнгийн дээрлэхэлд нэгнээ гадуурхах хандлага нэмэгдэж, гэмт хэргийн шинжтэй бичлэг цахим орчинд дэлгэгцээр байна. Дорнод аймагт гэхэд бие биеийнхээ эрх чөлөөнд ноцтой халдаж, амнаас эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэгүүд нэмэгдэх хандлагатай байгааг албаны хүмүүс ярьж байна. Дорнод аймагт ерөнхий боловсролын 27 гаруй сургуульд 30 мянган гаруй хүүхэд суралцж байна. Энэ хичээлийн жилийн байдлаар хүүхдүүд хоорондоо маргалдаж нэг нэгнийхээ эрх чөлөөнд алдсан шинжтэй гомдол, зөрчил 4 удаа бүртгэгдэжээ. Энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлахад ихэнхдээ эцэг эхийн хараагнилцуул хүүхдүүдийн харилцаа хүмүүжилд анхаарал дутмаг байдаг нь нөлөөлдөг байна. Сургуулийн орчинд болон сургуулийн орчноос гадна гудамж талбай, олон нийтийн газар хүүхдүүд хоорондоо танхаарах, за хэн нэгнийхээ биед халдах ийм тохиолдлууд бол цагдаа байгууллагаар бас бүртгэж байгаа. За он гарснаар хүний эрүүл мэнд хохирсон, хүний эрүүл мэндэд халтсан 4 удаа тохиолдол бүртгэгдсэн. Нэггээр 4 хүүхэд хохирсон байна. Ер нь бол хүүхэд бол тухайн асран хамгаалагч үнийл одоо эрхэн зан авир гарч байгаа, гэрийн хүмүүжил төлөвшөл тэрийн харагдж байгаа төл шүү дээ. Тэгэхээр бид нэр гэр бүлийн орчинд, нийгмийн орчинд насан туршсан хүмүүс бол хүүхдүүдийг төлөвшүүлж байгаа, хүмүүжүүлж байгаа хүмүүс учраас бидний үг хэллэг үйлдэл өөрөө зөв байх ёстой. Хүүхдийн зан үйл сэтгэл зүйн асуудлыг эрт илрүүлж зөвлөгөө өгөх зорилгоор Дорнод аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газраас энэ жил хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг ажиллуулж эхэлжээ. Тус төв нь албан ёсоор нээлттэй хийгээгүй байгаа хэдий ч туршилтын журмаар ажиллах хугацаанд одоогоор 175 хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө авсан байна. Хүүхдүүд нөгөө ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авдаг. Манайхаас тэгээд сэтгэл зүйн одоо хүүхдүүд ганцаарчилсан зөвлөгөөнд хэн олцсон хүүхдийн онцлогоо эцэгчүүд онцлогоо хүсдэг. Хүүхдийнхээ сэтгэл зүйн байдал ямар байна? Онцлогоо хүсдэг. Бид нэр онцлогоо эцгийн хүсэлтээр одоо үеийн хүүхдийн нас сэтгэхийн онцлог тохирсон тест онцлогоо хийдэг байгаа. Тэгээд дүгнэлтийг эцэг ихэд одоо мэдээллийг одоо энэ дараа хүргэдэг. Юу, дээрлэхэлт гэдэг бол ер нь бол ямар ч байдлаар илэрж болдог. Заавал зодсон модсноор тэгэж тэрийг заавал ганцхан дээрлэхэлт гэхгүй. Одоо ингээд элдв янзын үгээр доромжлох, гаднах үр төрхөөр нь доош нь хийх, тиймэрхүү одоо ингээд санхүүгийн байдлаар нь ялгаж харьцах гэх тэр бүгдээрээ дээрлэхэлтэнд орно. Яагаад дээрлэхэлт үүсэж байгаа гэж байна. Миний хувьд бол ер нь бол яг гэр бүлийн хүмүүжлээс үүсэж байгаа гэж бодож байгаа. Хараа хяналтгүй байдал. Тэгээд ер нь бол дээрлэхэлт гэдэг зүйл бол одоо ер нь бол хоцрогдсон зүйл. 21-р зуунд хамгийн ер нь бол дараахан хүн хөгжилтэй хүмүүс яг гоё кул харагддаг. Тийм болохоор нэнийг дээрлэх хүнийг бацгаарай. Сурагчид үеийнгийн дээрлэхэлтийг таслан зогсоохын тулд найз нөхөд анги хамт олонныхоо дунд бие биенээ ойлгож хүндэтгэн харилцах нь чухал гэдгийг онцолж байлаа. Тэд аливаа асуудлыг маргаан хүчирхийллээр бус харилцан ярилцаж ойлгох замаар шийдвэрлэх нь чухал гэдгийг хэллээ. Дээрлэхэлтийн гэмт хэрэг даамжирч өнөөдрийн нөхцөл байдалд хүрснийг анхан шатанд арга хэмжээ аваагүйтэй холбон тайлбарллаа. Тухайлбал 30 минутын уулзалт сургалт ороод л дээрлэхэлтээ сэргийлнэ гэвэл өрөөсгөл ойлголт болно. Хүний эрхийн үндэсний комиссаас боловсролын яамд 4 удаа зөвлөмж хөргүүлж байсан ч тохирсон арга хэмжээ аваагүй тул энэ байдалд хүрсэн гэлээ. Зөвтөнгийн дээрлэхэлтийн асуудал өнөөгийн хэмжээнд хүрч дамжирсан нь анхан шатанд нь бодиттой арга хэмжээ авч ажиллаагүйтэй холбоотой гэж Хүний эрхийн үндэсний комиссаас үзлээ. Тухайлбал дээрлэхэлтээс урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн богино хугацааны уулзалт сургалтаар шийдэх нь өрөөсгөл ба сургуулиуд 30 минутын уулзалт лекц зохион байгуулснаар дээрлэхэлтэд бүрэн арилна гэж үзэх боломжгүй гэлээ. Өөрөөр хэлбэл хүүхдүүд өнөөдрийн энэ нөхцөл байдал яагаад үүссэн бэ гэхээр анхан шатанд нь бид нар үр дүнтэй хариу арга хэмжээ аваагүйгаас энэ асуудал өнөөдөр даймжирч байна. Өнөөдөр ийм хэрцгий балмад хэмжээнд очсон байна. Хүүхд хамгаалтын хариу үйлчилгээ гэдгийг бид нэр зөвхөн 30 минут зөвлөгөө өгөх, сэтгэл зүйчтэй 30 минут уулзуулах
ийм хэмжээгээр бол төсөөлж болохгүй. Энэ дээр бид нэр хүүхдтэй ажиллах хэрэгтэй. Үргэлжилсэн хугацаанд ажиллах хэрэгтэй. Хүүхдийн орчинтой буюу анги хамт олонтой бид нар ажиллах хэрэгтэй. Гэр бүлтэй нь ажиллах хэрэгтэй. Энэ асуудлыг бид нэр зөвхөн гэр бүлд нь найдаад үлдээгээд явж болохгүй. За мөн дээрлэхэлд үйлдсэн хүүхдүүдийн талаараа тодорхой мэдээллийг өөрийн захин хуудасаараа дамжуулан мэдээлж байсан. За гадаадад амьдардаг хүүхдийн талаар мэдээлэл цацагдаад байна. Тэрээр өчигдөр өөрийн захин хуудасаараа шууд дамжуулал хийж авах үедээ бүх бичлэгээ устгах шаардлага үүслэх хэмээн сошиал хаягаа хаасан байна. Энэ нөхцөл байдал одоо жишээлбэл гэмтэргийн талаар мэдээлж штэ. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсийг бид нар хамгаалтанд авах хэрэгтэй. Энэ дээр бол цохих арга хэмжээг нь бид нар яралтал авах хэрэгтэй гэдэг. Хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Хүүхдийг хамгаалтанд авах хэрэгтэй. Ер нь энэ төрлийн одоо гэмт хэрэг тийм үү ноцтой энэ хүчирхийлэл энэ үдингийн дээрлэлтийн асуудлаар мэдээлэл өгж байгаа бол тэр хүүхдийг яралтаа хамгаалах хэрэгтэй. Энэ дээр хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Ингэжээж бид нэр энэ асуудлыг зэгцэлнэ. Ингэжээж бид нэр энэ асуудлыг бид нэр даймжирхаас нь урьдчилан сэргийлнэ. Тийм занл хил ирж байгаа бол яралтаа цагдаагийн байгууллагт хандах хэрэгтэй. Ямар арга хэмжээ авах вэ гэвэл мэдээж хэрэг тэр занл хилж байгаа одоо хаяг те энийг шалгах ажиллагаа явуулна. Шаардлагатай бол тэрийг хаана. Тэн дээр бол ноцтой амь насанд эрүүл мэндийн занл хилсэн ийм одоо үйлдэл үг хэллэг байх юм бол энийг цагдаагийн байгууллага шалгах хэрэгтэй, тогтоох хэрэгтэй. Тэгэхээр энийг бол яралтаа цагдаагийн байгууллагт мэдэгдэх хэрэгтэй, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Аюулгүй байдлын цагдаагийн байгууллага хангах үүрэгтэй. За ийм хүүхдийг хамгаалах тогтолцоог сайжруулах, даан ганц эцэг эхэд буусаа сургуулийн орчиндөө сэтгэл зүйч, нийгмийн ажилтны оролцоог нэмэгдүүлэх, дээрлэхэлтийн тохиолдолд шуурх арга хэмжээ авах зэрэг бодиттой алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж хэллээ. Түүнчлэн үеийнгийн дээрлэхэлтэд тэмцэхэд зөвхөн сургуулийн орчин төдийгүй гэр бүл, нийгмийн оролцоо чухал нөлөөтэйг онцолж байсан юм а. Удаа дараа дээрлэхэлд үлдэж байгаа хүүхдүүдийн цахим хувийн хэрэг дээр тэмдэглэгээ хийж ихтэд сургуульд орох, гадаадд зорчих зэргийг нь хязгаарлах тухай саналыг зарим улс төрчид гаргах болсон. Тэгвэл энэ санаачлагыг хүний эрхийн үндэсний комиссоос тэмдэглэгээ хийж болох ч бусад эрхүүдийг хязгаарлаж болохгүй гэж үзлээ. Нийслэлийн засаг даргын орлогч Амар Төвшин өчигдөр хүний эрхийн үндэсний комиссийг хүүхдийн эрхийг л ярьдгаас үүргийг нь тухай ярьдаггүй өнөөгийн нөхцөл байдал хүргэсэн хэмээн шүүмжилсэн. Үүрэг хариуцлагын хүүхдүүдэд ойлгуулах зорилгоор энэ хувийн хэрэг дээр нь үеийнгийн дээрлэхэд удаа дараа орсон засваргүй нөхдүүд дээр ингэж бичиж явъя гэхээр та бүхэн сонсон боловсролын сайд бол энийг нийслэлж бид нар дэмжихгүй гэдгийг хэлсэн те ингэ явж байгаа. Хүний эрхийн комисс нь би бүр ярмааргүй. Тэр газар бол за үнэхээр дампуурцсан газар яг үндэлэхэд үнэхээр дампуурцсан. Тэр газар их хөвгөл хүний эрх ярина болно хизээч үүрэг хариуцлага ярихгүй дээрээс нь тэгээд дээрээс нь тэр нөгөө үеийнгийн дээрлэхэлд хийж байгаа хүүхдийн эрхийг яриад байгаа байхгүй. Зүүнтэй холбоотойгоор хүний эрхийн үндэсний комиссоос тайлбар хийж тус байгууллагын чиг үүргийг зөв ойлгох хэрэгтэйг онцоллоо. Тодорхойлбол Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хүний эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд хяналт тавих, төрийн байгууллагад зөвлөмж хөргүүлэх нь тус байгууллагын үндсэн чиг үүрэг гэлээ. Амар Төвшин даргын хувьд бол тэр хүний л бодол байх. Түрүүн хэлсэнчлэн хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль дээр шатны байгууллагын чиг үүргийг бол тодорхой заагаад өгсөн. За хүүхдийн эрхийн тухай хууль дээр нийслэлийн засаг даргын чиг үүргийг бол маш тодорхой заагаад өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүүхдийн үеийнгийн дээрлэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, юу хийх ёстой, яах ёстой гэдэг нь. За хуулиа унших хэрэгтэй. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан энэ тайлан илтгэл зөвлөмжийг бол бас унших хэрэгтэй. За тэмдэглэлийг бол хийж болно. Гэхдээ тухайн тэмдэглэлийг зөвхөн хүүхдийг сурган хүмүүжүүлэх, засах, иргэн нийгэмшүүлэх зорилгоор энэ тэмдэглэгийг хийж зөвхөн тухайн нөхцөл байдалд ашиглана. Тэгснээс хүүхэд ихтэйд сургуульд орох, гадаадд зорчих энэ эрхийг хязгаарлах үндэслэл ямар ч тохиолдолд байж болохгүй. Энэ өөрөө эргээд Монгол улсын үндсэн хууль заасан иргэний хүмүүнлэг арчилсан нийгэм байгуулах энэ үзэл санаатай бол нийцэхгүй ийм арга хэмжээ байгаа. Тэгэхээр бидний чиг үүргийг бас та бүхэн маань зөвөр ойлгоорой. Ямар асуудал байна гэдгийг бол бид нэр үргэлж одоо мэдээлж энэ дээр бол одоо хонх дуургаж явах ийм үүрэгтэй. Өөрөөр хэлбэл энийгээ бид нэр улсын хурлд өргөн барьдаг энэ Монгол улстай хүний эрхчлэлийн талаарх ихтгэлтэй бол оруулж
Тиймээс нийслэлийн удирдлагууд хүний эрхийн үндэсний комиссийн гаргасан тайлан зөвлөмжүүдтэй танилцж, байгууллагын чиг үүрэг болон үйл ажиллагааг ойлгож ажиллах нь зүйтэй гэж зөвлөлөө. За гамшигт болон аюулт үзэгдэлд өртөж амиа алдсан малчин туслах малчинд хөдөлмөрийн үнсний доод хэмжээг 48 сараар тооцож 37 сая төгрөгтэй тэмцэх хэмжээний нэг удаагийн босолтгүй тусламжийг ар гэрт нь олгох бөгөөд зарлыг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлнэ. Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд Казак төмнийг Наурызын баяр болдог боломжтой. За энэхүү баярын утга учирыг олон нийтэд сурчлах, таниулах зорилгоор Наурызын баярын өдрөлгийг Сүхбаатарын талбайд өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн. Түглийн удаад ус баярыг өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд өв соёлыг бүрэн таниулсан байдлаар зохион байгуулахар болжээ. Улаанбаатар хотод энэ онд 13 байршилд 52 км авто замыг шинээр тавина. За нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж засахаас гадна 2 байршилд явган үнийг үүрэн гарц, 2 байршилд 31 км гэрэлтүүлэг хийнэ. Нийслэл Улаанбаатар хот жил дунджаар 55 сая метр куб гүний ус хэрэглэдэг байна. Хүн ам аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ өсч байгаа бөгөөд ирээдүйд усны нөөцийг хамгаалах, хаягдал усыг дахин боловсруулах, цэвэрлэх асуудал чухлаар тавигдаж байна. Манай улсын нийт аж ахуйн нэгжийн 75% хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод төвлөрөн амьдарч үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн усны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, одоогийн байдлаар гүний усны 7 их усүрээс хоногт дунджаар 310 мянган метр куб усыг олборлон хэрэглэгчдэд түгээж байгаа юм а. Гэвч хотын хүн амын өсөлт үйлдвэрлэлийн үйлчилгээний үргэлжилттэй уялдан усны хэрэглээ цаашид эрс нэмэгдэх төлөвтэй байна. Судалгаагаар 2040 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2.2 саяд хүрч хоногийн усны хэрэглээ 608 мянга гаруй метр кубт хүрэх тат загшжээ. Энэ нь одоогийн хэрэглэнээс бараг 2 дахин нэмэгдүүлэх үзэгдэлт юм. Иймээс усны нөөцийг зөв зохиост ашиглах, усны алдагдлыг бууруулах, мөн хаягдал усыг дахин боловсруулж ашиглах асуудал хот төлөвлөлт болон эдийн засгийн хөгжлийн чухал шийдэл болж байна. Чуудаа ойрхон хэлэх юм бол манай Улаанбаатар хотын орсон суугчдын жилийн усны хэрэглээ бол 34.4 сая метр куб усыг хэрэглэдэг байна Улаанбаатар хотын орсон суугчд байна. Тэгэхээр энэний бараг 53%. Тэгэхээр ийм их хэмжээний усыг бид нар яах нь энэ үйлдвэр ашиглалтанд орсноор гүнд нь үлдээж байна гэсэн үг байна. Ингэснээр энэ туулгоолын сав газар экосистемд бол маш их эргээр сайн нөлөөлөх нэ. За туулгоол ер нь гол бол хурд тунц буюу одоо цас борооны уснаас тижээгдэхээс гадна энэ гүний уснаас өөрөө тижээгдэж идэг байна. Тэгэхээр энэ гүний усын гүнд нь үлдээснээр жил болго 18 сая метр куб ус шүү дээ. Тэгэхээр туулгоол маань энэ тижээгдэл маань нэмэгдэх нь байна. Уртсан сайжрах нь тэгснээрээ эргэн тойрны туулгоолын сав газар экосистем бол үнэлэгч маш сайхан эерэг нөлөөг энэ үйлдвэр байна. Энэ туулгоолын сав газар экосистемд өгнэ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хаягдал усыг орчин үеийн технологиор цэвэрлэж дахин ашиглах нь усны хэрэглийг бууруулахаас гадна байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгах давуу талтай илээ. Тухайлбал цэвэршүүлсэн усыг ногоон байгууламжуулах, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, зарим тохиолдолд техникийн хэрэглээнд дахин ашиглах боломжтой юм а. Мөн энэ нь гүний усны нөөцийн хэд ашиглалтыг бууруулж ирээдүйд усны хомсдол үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх чухал алхам гэж судлаачид онцолж байна. Энэ салбар усны бодлогот бол гол үүргээ гүйцэтгэнэ. Яагаад тэгэхээр та бүхэн мэдж байгаа бид нар Монгол улсад ер нь бол усны хэрэглээнийхээ бараг 90-90-ээс дээш хувийг гүний уснаас ашиглаж байдаг. Гэтэл гүний ус маань өөр ховор маш удаан цэнэглэгдэж байдаг. Тэгэхээр манай усны газар ч гэсэн энэ гүний уснаас биш гадаргын ус. За тэгээд олон том далан байгуулахын талаар ярьдаг. Тэгэхээр энд хүртэл энэ 18 сая метр куб усыг гүнд нь үлдээж байна гэдэг зөвхөн энэ хойч үедээ үлдээгээс гадна яг өнөөдрийн энэ Монгол улсын барьж байгаа энэ бодлого энд бол энэ манай үйлдвэр маань зөх хэмжээний өөрийнхөө хувь нэмрээ оруулна гэдэгт бол бүрэн итгэлтэй байна. Хаягдал усыг дахин боловсруулах тогтолцоог бүрдүүлснээр хотын ус хангамжийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн үр ашиг бий болгох, мөн байгаль орчны ачааллыг бууруулах боломж бүрдэх юм а. Тиймээс ирээдүйд усны хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцэн усны нөөцийг хамгаалах, дахин ашиглах бодлого технологиг хөгжүүлэх нь нийслэлийн тогтвортой хөгжлийн чухал хэсэг болж байна. Монголын мянганы сорилтын сангаас усны тухай ярилцсан уулзалтыг өнөөдөр зохион байгуулж, Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилготой томоохон төслүүдийн хэрэгжилт байгууламжийг танилцууллаа.
Монгол Улсын засгийн газар болон Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулсан мянганы сорилтын 2 дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах усны компакт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөр нь 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 5 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Улаанбаатар хотын ирээдүйн усны хомсдлоос сэргийлэхэд чиглэж байгаа юм а. Ус дахин боловсруулах үйлдвэр маань ингээд баригдаж, амжилттай баригдаж, барилга хүсэлтийн ажил маань дуусаад ашиглалтанд ороход бэлэн болоод байна. За манай үйлдвэр бол хоногт 50,000 м3 одоо хаягдл усыг хүлээн авч дахин боловсруулж цэвэрлээд дулааны 3-4 дугаар цахилгаан станцуудад техникийн усны зориулалтаар ингээд нийлүүлэх ийм үндсэн зорилготой ийм үйлдвэр байгаа. За дулааны 3-4 дугаар цахилгаан станц маань бол одоо гүний усыг техникийн усныхаа үйл ажиллагаанд хэрэгэлдэг Улаанбаатар хотын нийт ус хангамжийн одоо 20 орчим хувьтай дүйцэх хэмжээний ийм гүний усыг одоо техникийнхаа үйл ажиллагаанд хэрэгэлдэг ийм том одоо гүний усны хэрэглэгч ийм үйл ажиллагааг ашигладаг үйлдвэрлэл байгаа. Улаанбаатар хот бол одоо жилд нэг 55-аас 60 сая куб метр одоо газрын гүний усыг ашиглаж одоо Улаанбаатар хотын нийт одоо хүн ам одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашигладаг. За энэ 55-аас 60 сая куб метрээс гадна ойролцоогоор 20 сая хүртэл 20-22 сая куб метр усыг одоо эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд одоо Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг дулааны улан цахилгаан станцууд одоо ашигладаг. За энэ дундаас хамгийн ихээр одоо нөгөө гүний усыг ашигладаг эрчим хүчний үйлдвэрлэл эрхэлдэг дулааны 3 дугаар цахилгаан станц, дулааны 4 дугаар цахилгаан станцын одоо үйл ажиллагаанд бид нар зориулж энэ усаа нийлүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 6 дүүргийн гэр хороололд байрлах 180 ус түгээх байрыг автоматжуулж 2025 оны 9-р сард хүлээлгэж өгсөн байна. Мөн ус гүн зэвэршүүлэх үйлдвэр болон хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрлэлийг барьж байгуулж ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа юм а. Усны компактын хүрээнд хэрэгжиж буй эдгээр төслүүд нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих чухал дэд бүтцийн бүтээн байгуулалтад тооцогдож байна. Түүнчлэн усны салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбарын чадахыг бэхжүүлэх чиглэлээр мөн ажил хэрэгжиж байгаа юм. Эдгээр 3 төсөл нь хоорондоо уялдаа холбоотой бөгөөд сүүлийн 30 жилд усны салбарт хийгдэж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг гэж мэрэгжилтнүүд онцолж байна. Эрчим хүчний салбар, эрчим хүч үйлдвэрлэх одоо гол түүх хэд нь бол ус. Ус бол одоо дулааны энерги зөөвөрлөх гол ажлын бий байдаг. Тэгэхээр энэ эрчим хүч үйлдвэрлэлийн процессд бол заавал газрын гүний цэвэр усыг ашиглах бол шаардлагагүй. Тэгэхээр манай энэ үйлдвэр бол одоо юу гэдгийг хүн амын унтны усны нөөцийг одоо гүнд нь хадгалаад тэр эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болох одоо дахин ашиглах цэвэрлсэн усыг үйлдвэрлэж боловсруулж хүргэж байгаагаар аж холбогдолтой юм аа. Тэгтхэн буюу дахин ашиглах цэвэрлсэн ус маань эрчим хүч үйлдвэрлэхэд одоо үйлдвэрлэх явцад одоо нэг орц нь болол явна гэсэн. Тэгэхээр манай ус одоо жишээ нь ингээд станцууд өгсөнтэй холбоогоор станцын хүчин чадал нэмэгдэн ч гэдэг юм уу. Яг өөрийн станцын техникийн хүчин чадлын хэмжээ бол өөрчлөгдөхгүй. Гол нь тэнд ашиглагдж байгаа газрын гүний усны орд дахин ашигласан усыг л нийлүүлэхтэй байгаа. Тэгэхээр энэ гол нь одоо экологийн ач холбогдолтой юм аа. Тодорхойлбол Улаанбаатар хотын баруун их усүрийг шинээр бий болгох төслийн үр дүнд нийслэлийн ус хангамж жилд 50 хүртэлх сая шометрээр нэмэгдэх боломж бүрдэнэ. Харин хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрлэлийн хүрээнд Монгол улсад анх удаа хаягдл усыг боловсруулж жилд 18 сая хүртэл шометр цэвэршүүлсэн усыг дахин ашиглах нөхцөл бүрдэх юм а. Дахин боловсруулсан усыг дулааны 3-4 дугаар цахилгаан станцын хэрэгцээнд нийцүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр эрчим хүчний салбар цэвэршүүлсэн усыг ашиглах боломж нэгдэх юм а. Хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрлэлийг 2026 оны 3 дугаар сарын 16-нд нээхээр төлөвлөсөн бөгөөд уг бүтээн байгуулалтыг Монгол Улсын засгийн газрын санхүүжилт Монгол инженерүүд хөдөлмөр Америк мэрэгжилтнүүдийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой юм а. Мэрэгжилтнүүдийн үзэж буйгаар хаягдл усыг дахин боловсруулж ашиглах нь Монгол Улсын ус хангамжийн шинэ их усүрийг бий болгож гүний усны нөөцийг ирээдүйд хамгаалах чухал ач холбогдолтой юм а. Eco Construction компанийн бүтээн байгуулалт болох Marshall Town хотхон дотроо 1000 хүүхдийн хүчин чадалтай Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэгч Монгол бэлэг оюун сургууль цэцэрлэгийн зохицолбортой. Энэ нь хүүхдүүдэд гэртээ ойр аюулгүй 5 тухтай орчинд олон улсын боловсрол эзэмших боломж олгож байна.
Нийслэлийн шинэ суурьшлийн бүсэд улсын сургуулийн ачаалал өндөр байгаа нь хүүхэд эцэг эхчүүдэд хүндрэл учруулсаар байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хувийн эвшлийн оролцоо чухал үүрэгтэй. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр Eco Construction компани нийгмийн хариуцлагын хүрээнд Marshall Town хотхны 5,000 м2 талбайг улсад үн төлбөргүй шилжүүлэг өгч нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн багтаамжтай улсын сургууль баригдаж байгаа бөгөөд 2026 оны 9-р сард ашиглалтанд орохоор барилгын ажил үргэлжилж байна. Ийхүү King Tower апартмент нь хотхон дотор улсын шинэ сургууль болон хувийн Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх Монгол бэлэг оюун сургууль цэцэрлэгийн цогцлбор байрласнаар хүүхдүүд дэлхийн түвшний боловсрол эзэмших боломжтой бол эцэг эхчүүдэд итгэлтэй амар тайван орчныг бүрдүүлж байна. Хотхны дотоод орчин фитнес, бассейн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, камерын хяналт зэрэг нь гэр бүлийн тав дахь хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж King Tower апартментыг зөвхөн орон сууц биш, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийг эрхэмлдэг хэрэглэгч нартаа зориулсан цогцлбор хотхон болж байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны энэ улирлын плей-оффын эхний шатны тоглолтууд болж өндөрлөө. Өчигдөр болсон Сэлэнг Бодонс Эрдэнэт Майнерс багуудын цувралын 5 дахь тоглолтын мэдээллийг хүргэе. Дээрээс 3 онооны шидлэг амжилттай болгосон. Өнгөрсөн жилийн плей-оффын тоглолтод учраа тарж гал гарсан 7 тоглолт гаргаж байсан Эрдэнэт Майнерс Сэлэнг Бодонс багууд энэ жил мөн плей-оффын эхний шатанд учраа тарж цувралыг 3-1-ээр Сэлэнг Бодонс тэргүүлж өчигдөр шийдвэрлэх 5 дахь тоглолтоо хэлээ. Өнгөрсөн жил 7 тоглолтод ялагдаж байсан Сэлэнг Бодонс багийн легионер Олимп дэлхийн МБ-гийн аврах Демаркус Казанс тоглолтын дараа жил авраг болно гэдгээ хэлж байсан. Тэр ч утгаараа плей-оффын өмнөхөн багтаага нэгдэж аврагын дайралтаа хийж гисэн. Тэд эхний цувралд итгэл төгс тоглож 3-1-ийн харьцаатай цувралыг тэргүүлж эхэлсэн. Гэхдээ энэ дөрвөн тоглолт тун ойролцоо өрсөлдөөнтэй болж байсныг санах хэрэгтэй. Шийдвэрлэх 5 дахь тоглолт Сэлэнг Бодонс баг энэ ирчээрээ цувралыг дуусгаж харин Эрдэнэт Майнерс багийн хувьд хожигдох хэрэггүй тоглолт учир өчигдрийн 5 дахь тоглолт эхнээсээ гал гарах нь тодорхой байсан юм а. Эхний үе 21-24-оор Сэлэнг Бодонс 3 оноогоор тэргүүлж дуусгасан бол 2 дугаар үеийг мөн 3 оноогоор Майнерс 44-41-ээр хожиж эхний хагасыг хаасан. Харин 3 дугаар үеийг хамгаалтаа сайн хийсэн Сэлэнг Бодонс 62-57-оор тэргүүлжсэн бол шийдвэрлэх 4-р үед 2 баг өрсөлдөөн ширүүс 77-77-оор энэ үе дуусаж нэмэлт цаг сунгасан. За энэ тоглолтод Демаркус Казансаа гэмтэлд алдсан Сэлэнг Бодонс цувралыг дуусгах зорилготой хүрч цаг дуусахад 82-85 харьцаатай плей-оффын эхний шатанд санал тайсан Эрдэнэт Майнерсыг 4-1-ээр хожиж дараагийн шатанд шалгасан юм а. За энэ тоглолтод Скрап 25 оноо, Тулаг 18 оноо, Төгөлдөр 14 оноо авч багаа ялтанд хөдөлгөсөн бол Казансын 6 оноо авсан хэдий ч гэмтэл аван тоглолтоо дуусгасан. Гэвч багийн нөхөд нь сайн тоглож цувралыг ялтаар дуусгасан юм а. Мөн Демаркус Казансын гэмтэл хөнгөн байж дараагийн шатанд тоглоно гэсэн сайн мэдээтэйгээр тэд шигшээ шалгарлаа. Зарим Эрдэнэт Майнерсын хувьд өнгөрсөн жил плей-оффын эхний шатнд Сэлэнг Бодонс багтай тоглож 7 тоглолтод хожиж байсан бол энэ жил 5 тоглолтод ялагдлаа. Тэдний хувьд энэ 5 тоглолт бүр тун ширүүн өрсөлдөөнийг үзүүлж тоглолтыг үзүүлжтэй сонирхолтой болгож чадсан юм а. Нэмэлт цаг гарсан 5 дахь тоглолтод легионер тоглогч Кевин 24 оноо авсан бол Инк Баясгалан 20 оноо, Болор Эрдэнэ 11 оноо, Кинг 11 оноо авсан хэдий ч баг нь 4-1-ээр цувралд хожигдож энэ үлрэлийг дуусгалаа. Сэлэнг Бодонс баг плей-оффын 2 дугаар шат руу гарч ирээ. Өчигдөр болсон 2 дахь тоглолтод SG Ipes Завхан Брожес багуудын 5 дахь тоглолт болж SG Ipes хагас шигшээд шалгарлаа. Тэд хагас шигшээд Сэлэнг Бодонс багтаа хүч үзнэ. Баасан дээр чолын шидэлтийг За өчигдрийн 2 дахь тоглолтод Эпс Форейдерс багууд мөн цувралын 5 дахь тоглолтоо хийсэн. Цувралыг 3-1 харьцаатай Эпс баг тэргүүлж байсан. 5 дахь тоглолт мөн өрсөлдөөнтэй болж өндөрлөө. Хоёр багийн 5 дахь тоглолтын эхний үед 18-27-оор Форейдерс илт илүүрхэж дуусгасан. Тэд хожигдвол хасагдах энэ тоглолтод гараагаа сайн эхлүүлсэн. За харин 2 дугаар үед 45-49-оор Завхан Форейдерс баг мөн тэргүүлэн эхний хагасыг дуусгасан юм а. 3 дугаар үед хамгаалалт давталгаанд жигд сайн байсан Эпс 60-77-оор тэргүүлж 4-р үе рүү орсон. За шийдвэрлэх 4-р үед өгөө аваатай ширүүн өрсөлдөөн донд явагдаж хэд хэдэн удаа тэргүүлэл солигдож мөн тэнцэж явсаар цаг дуусахад 86-81 харьцаатай SG Ipes 4-1-ээр харьцаатай хожиж цувралыг мөн дуусгасан юм а. За хагас шигшээ шалгарсан тэдний хувьд энэ өдөр Ipes-с үлзий орших 23 оноогоор бага тэргүүлсэн бол Дөлгөө 17 оноо, 12 самбар, Jordan Harris 16 оноо, Ган Эрдэнэ 14 оноогоор тусалж баг нь шийдвэрлэх 5 дахь тоглолтод хожиж хагас шигшээ шалгарлаа. Завхан Бройдерс багийн хувьд мөн л эхний шатнд сайн өрсөлдөөнийг үзүүлсэн хэдий ч улирал дуслаа. Тэдний багийн хувьд 5 дахь тоглолтод Баасан дорж 23
13 оноо авсан бол Легонер Кензи 26 оноо, Легонер Кевин Харден 16 оноо, Тулга 10 оноо авсан эдэж тэд 4-1 харьцаатай очигдсон юм а. За Сагсан бөмбөг сонирхогчдод энэ хэсгийн хагас шигшээд SJB-с Сэлэн Бодоноос гэсэн 2 шилдэг багийн гал гарсан цогцлыг үзэх нь тодорхой боллоо. Тэдний эхний тоглолт маргааш 16-10-аас эхэлнэ. Хөтөлбөртэй хамт байсанд баярлалаа. Өнөөдөр болсон гол үйл явдлын мэдээллийг танилцууллаа.